1 1 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 1 2 1 2 1 2 1 2 3. За ингээд бид бүхэн бол өдөр болгон хин нэгэнтэй танилцаж одоо нийгмийн харилцаанд орж байдаг. Гадуур дотор явна, сургууль, соёл, дэлгүүр оршоо юу гэдэг те энэ бүхэн бол нийгмийн харилцаанд орж байгаа шүү дээ. Хотод амьдарч байгаа хүн л бол те. Тэгэхээр энэ нийгмийн харилцаанд бол баг бичигдээгүй дүрм гэдэг юм уу? За хин жилдүү тиймэрхүү зарим дүрмүүд байна. Найз нөхдөйгөө уулзах ч юм уу те. Ойр орчинд чи ямар уул мөрийг тарьж үлдээж байна те. Энэс ч үүдэлтэй бас нэг юм бичигдээгүй мөртлөө дагдаг юм заншил маркийн зүйлүүд байна л да. Энэ бол яалчгүй хэрэгтэй байгаа дээ. Одоо манай дүүнер ч юм уу, манай дүүнер үе ч юм уу одоо үед бол нэг иймэрхүү зүйлсэг бол нэг тоож анзаарахгүй. Бараг л энгийн байдаг зүйл шиг болч. Гэтэ эдгээрийг бол ярихгүй л үнэхэр болохгүй нэ. Яагаад тэгэхээр иймэрхүү зүйлсийг ерөөсөө хүмүүс тоохоо болчих. Тэгээд мэддэг хэрнээ мартдаг болсон учраас одоо сэргэж бас заримаас нь ярих гэж бодож байна л та. Энэ юу вэ гэхээр хэрв та одоо хүн рүү залгаад дуудлагаж авч чадахгүй бол дахин битээ залгаад гэсэн үг байна л да. Энэ бол ойлгомжтой. Одоо сүүлийн үед бол дуудлагыг авахгүй хат олон дахин залгадаг одоо ажлын харилцаан дээр ч тийм юм айгүй анзаарагдаад байна. Одоо ихэнх хүмүүс бол одоо ажилтай, эсвэл жолоо ирж яваа, уулзалтай, эсвэл зүгээр амарч иж болно шүү дээ. Тийм үед одоо дуудлага авмааргүй байж болно. Тэр үед нь одоо жишээ нь та ингэж залгуул 3 удаа дуудаад авахгүй бол шууд ингээд ууралдах хүмүүс заваач энэ гэж мессеж үчээд тэгхийн оронд зүгээр л за завтай үедээ холбогдоорой гэсэн мессеж үлдээх хангалттай юм. Ер нь л энэ бол маш энгийн соёл. Тэгэхээр та нөгөөдлийнхөө орон зайг хүндэлж байна гэсэн үг. За иймэрхүү зүйлс ер нь их ховор харагдаад байдаг. За зээлсэн мөнгөө нэхүүлгүүгээр өгөө. Энэ бол одоо сүүлийн үед бол маш ховор зан чанарт орох гээд байна уу да яах гэж бүү мэд. Ер нь бол мөнгө зээлнэ гэдэг бол итгэлцлийг харуулж байгаа хэлбэр шүү дээ. Нөгөөндөө итгээд за би чамд итгэж чинь маа нэг аваа гэж мөнгө өгж байгаа. Буцаахнаас нэр төрийн харилцааны хэрэг. Тэгэхээр одоо сүүлийн үед нэг ийм үг гарцсан байгаа. Зээлээ буцааж аавна гэдэг нь алаан болж ийн гэлүү. Зээлээ буцааж авах нь одоо ямар юмнаас хэцүүчлэн тийм үг л гарцсан байсан. Тэгэхээр одоо жишээ нь юу гэдэг нь те. Одоо жишээ нь таны найз танд одоо 50,000 төгрөг зээллээ л дээ. Түр өгсөн бол хэдхэн хоногийн дотор яг тэр хэлсэн хугацаанд та тэр өнгөө хэлсэн хугацаанд тэр мөнгөө та хэлүүлэлгүйгээр буцааж өгнө гэдэг чинь асар том соёл шүү. Тэр хүн ерөөсө хүүе миний мөнгө яач вэ гэж асуухгүйгээр нэхүүлэлгүйгээр өгөөрэй гэдэг бол одоо сүүлийн үед маш их дутагдж байгаа. Ер нь мөнгө аваад мөрнө гэдэг нь одоо баг ойлгомжтой болцсон ч юм уу. Тиймэрхүү зүйлс хаасайгүй их гарч байна. Бас хөөе чи мөнгөө гэж гуйлахгүйгээр өгдөг хүмүүс одоо бас хэр байгаа болоо нэрээ тий. За дараагийнх нь бол хин нэгэн хоолнд өрсөн бол хамгийн үнэтэй хоолыг бүү захиалаа гэж айхтар үг байна нэрээ. Тухайн урьж байгаа хүнийхээ зочимтгой зан чанарыг бол хүндэлнэ гэж байгаа. Тэгэхээр яах вэ? Таны ингээд хоолнд өрлөхэд менюг нь харж чад хамгийн үнэтэй биш харин боломжийн хоол сонгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Дараагийн удаа та бас одоо түүнийг дайлах хэлж ирж магадгүй. Тийм учраас нөгөө нэг ингэж юу гэдэг нь те намайг өрсөн чи би хамгийн гоё намнаа гэдэг бол бас жоохон эвгүй шүү гэдгийг хэлэх гээд байна. Энэ одоо бидний амьдрал тутамд би одоо олон хүмүүстэй харилцаж байна. Тэгээд тэндээс гарч байгаа зарим зүйлсүүдийг л одоо энэ 15 жишээгээр та бүхэн төрдөж байна. За дөрөвт нь үйлчлэгээний ажилтнуудыг одоо хүн мэд хүндлээ гэж байна. Энэ бол одоо сүүлийн үед бас ховор зан чанар одоо CEO GS25-д ажиллаж байгаа хүмүүс бол бас зовж л байгаа хта хөрхи янз янзаар давшилдсан шүү дээ. Ресторанд ороход одоо зөөгч, таксины жолооч, цэвэрлэгч гэд бүгд бол нийгмийн чухал хэрэгсэг бод. Бүгд бол одоо өөрсдийн гар бие оролцож одоо тухайн нийгэмдээ хэрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг бол одоо тэр хүмүүстэй бол одоо чинь мэндэлж одоо гой зөв харилцах хэрэгтэй. Манай офисын байгууллагын харуул, цэвэрлэгч нартай бол би бол байнга мэндэлдэг. Тэгээд тухайн ажилдаа байсан ч гэсэн ингээд толгойд өгөх юм уу ямар ч сан би ирлээ шүү гэд ингээд яриа хөөрэ хийдэг байхгүй. Тэгэхээр та бүхэн кофе шоп ч юм уу GS25 ч юм уу очихдоо ингээд хүмүүс рүүгээ тань руу мэдлж яхад хариу бас мэдлж байгаарэ. Тэгээ баярлаа гэж хэлэх нь бас зүгээр шүү. Энэ бол одоо бус хүмүүсийг харж байгаа тийм энэ бол одоо тухайн хүний төлөвчлийг харуулдаг маш том дохио гэсэн үг. За ард талхаж байгаа хүнд хаалга нээж өгнө гэж тийм. Энэ бол монголчууд ихэнх нь бол одоо энийг бол хэлүүлдэг бүгд автоматар ухаан суртанд суудсан байдаг. Энийг бол нэг яриад байгаа шаардлагагүй хүн болгол гарч байгаа хүнийхээ ард явж байгаа хүнд хаалга ингээ барьж өгдөг те. Ер нь дэлгүүрийн хаалгаар орохдоо араас нь хүн ойртож байгааг мэдрэх ч юм уу харах юм бол хаалга бариад өгчдөг те. Ингээд хаалга савуулахгүй те. За энэ дээр бол манай монголчууд бол үнэхээр сайн том жижиггүй бүгд одоо энийг мэддэг гэх юм уу та. Нөгөө самсруугаар хаалганд хүн цохиулахгүй гэсэн үг. Юу жижигүүллүүдийг бүгд дээрээ хийдгээ. За ингэж юм те найзтай нь одоо такси эсвэл кофе хоолны мөнгө чинь төсөн бол дараагийн удаа та төлөөрэй гэж байна. Энэ бол ойлгомжтой те.
байнга нөгөө үнээр төлөвлөлт дэвэл энэ ч бас жоохон эвгүй санагдсан шүү дээ. Тийм учраас эхний удаа найз чинь төлсөн бол дараагийн удаа та энэ удаагийнхыг би авлаа гэж баг хэлээ те. Тэгвэл амар байдаг. Би бас бизнесийн хамтрагч найзтайгаа ороход манай найз төлөх юм бол би дараагийн удаа би төлнө шүү бүр өөрчилж хэлдэг ч юм уу те. Заавал нөгөө нэг тэр үнээ хүлээгээл би хилэмжийг хараад энэ төлөх гэж байна уу яах гэж гэхгүй. Шууд ингээд идэвхтэйгээр өөрийнхөө төлөх хилжинд төлөвлөх зүгээр үт юм блэ. Таны YouTube контент чинь чанартай байсаар итэл яагаад үзэлт авахгүй гэж бодож байна? Шалтгаан нь юу гэж таны thumbnail явцгүй гэсэн үг. Таны контентыг үзэх эсхийг шийддэг хамгийн чухал үзүүлэлт бол thumbnail. Тэгэхээр танд санал болгож юу YouTube thumbnail-ийн хичээлийг үзснээр та үзэгчдийн сэтгэл зүйд нөлөөлөх thumbnail хэрхэн хийхийг сурна. Canva ашиглан мэргэжлийн төвшний зураг бүтээх аргуудыг мэднэ. Заавал Photoshop хэрэггүй. Кликийг өсгөдөг дизайнын сэтгэл зүй өнгөний шатлалын системийг ойлгож том YouTube-руудын нууц техникүүдтэй алхам алхмаар суралцсан. Задлан цэгийн сайтаас ороод та яг одоо хичээл үзээрэй. Хэрэв та видеого олон хүнд хүрэхийг хүсдэг бол энэ хичээл танд зайлшгүй шаардлагатай нэг ур чадварыг сургана. Таны контентын үзэлт thumbnail-ээс чинь эхэлдэг. Одоо төвшнээ ахиулах цаг болсон. Задлан цэг юм байна. За ингэж тэгээд болоод нь танаас өөр бодолтой хүнтэй зөөлөн тайван харьцаарай гэж байна. Аливаа асуудал, аливаа ярианы сэдв одоо юу гэдэг нь тухайн зүйлийг хүмүүс бол өөр өнцгөөс хардаг. Яалч байхгүй. Хүн болгон өөр өөрийг үзэл бодолтой. Тиймээс хин нэг нь танаас өөр байр суурь илэрхийлэх юм бол шууд уурлаад тэр хүний одоо мөхийн дайсан юм шиг хүлээж авах хэрэггүй. Өөрөөс нь эсрэг бодолтой хүн гарч ирвэл одоо дайсагндаг үзэгдлээ бас зогсоомор байна. Бас тийм хүн нэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр зүгээр ингэж хэлчих болох гэж байгаа байхгүй юу? Таны хэлж байгааг ойлголоо. Харин миний хувьд бол гээд маргаан үсэхгүйгээр харилцан хүндэлтэй хариулах зүгээр байдаг. Монголчууд бол одоо ялангуяа өөртөө санал зөрчилдсөн хүнтэй дайсгах гад байдаг энэ байдал бол нэлээд харагддаг шүү. За дараагийнх нь хүн ярьж байхад битээ таслаарэ гэж байна. Энэ бол ойлгомжтой тий. Ер нь ярианы дундуур таслах бол үл хүндэтгэлийг илэрхийлж байгаа. Өөрийн болсон үйл явдлаа ярьж байхад нь гинт танд өөр чи санаа ороод ирнэ. Угаасаа айгүй гоё. Тэрийг мартахын тулд би нэг хэлийгээ дундуур нь дайрж орчихвол нөгөө хүнийхээ ярианы темпийг унгана, бас эвгүйгуур амьсгал бүрдүүлнэ. Тийм учраас та яриаг нь дуусгахыг хүлээгд өөрийнхөө санааг хэлүүлэх зүйтэй шүү. Тэгээд тэр хүн дуусвал та өөрийнхөө санааг илэрхийлж болно шүү дээ. Ээж дараатай. Гэхдээ хязгааргүй нөгөө хүн яриатай бол бас хэлнэ л дээ. Ер нь бол зарим хүмүүс үүдэг те шууд бодол орж ирэнгүү тэр дор нь ярьдаг. Бусд хүн ярьж байгааг хамаарахгүй нь ерөөс орчноо мэдрэхгүй гэж ярьдаг те. Тийм зүйлийг бас баг гаргаасай л гэсэн үгдээс хэлж байгаа. За 9 нь хин нэгнийг шоглоход шоолоход одоо дургүй байвал шууд болж хэрэгтэй. Үргэлжлүүлээд газар авуулаад байх хэрэггүй. Одоо хүмүүс чих монголчууд ч бол их хошигнох дуртай хүмүүс л дээ. Хошигндаг те. Таны ингээд одоо найз нөхдийнхөө дунд ярьж байгаа хошигнол тухайн хүнд ч юм уу ойр орчныхын нүд нэг жоохон эвгүй сэтгэл төрүүлээд сэтгэл зүйн дарамт болж иж магадгүй байхгүй. Тэрийг маш соргоор мэдэх хэрэгтэй байгаа. Та ингээд нарийн ялж байгаа тэн нэг нь хэлнэ шүү дээ. Энэ талаар над жоохон таатай бус байна. Над жоохон таалагдахгүй байна гэх юм бол тэр зүйлийг дахин хүндэх шаардлагагүй. Хүн болгонд өөр ингэсэн хил хязгаар байдаг шүү дээ. Тэрийг нь жоохон хүндэлчихэд болох юм. Зарим нөхцөл бол таагүй нэгүүд чи ягараа ингээд улам ингээд даавраад идэг те. Энэ бас жоохон онцгүй л гэж байгаа. За жижиг тусламжин ч гэсэн баярлалаа, талархлаа гэж хэлээрэ гэж байгаа. Хүмүүст ингэж талархах харилцаа бол ер нь тухайн уур амьсгал харилцааг их гоё дулаахан болгодог хамгийн энгийн мөртлөө хүчтэй одоо арга хэрэгсэл гэх юм уу та тийм зүйл байдаг. Тэгэхээр хин нэгэн одоо танд самсргүй байдлаар туслая л да одоо юм унтсан бахад унсуу уцаж авч өгөх, хаалган голгож өгөх те маш жижигхэн хүлээлтүүд энд нь та заавал хариу гэж баярлсан талархснаа хэлж яах нь их зүв байдаг шүү. Тэр үгийг сонсоход нөгөө тулсан хүн ч гэсэн айгүй сайхан сэтгэл төрж тухайн хүнээс тийм сөрөг бодлоод ангиж ирж байдаг. Энэ бол айгүй зүгээр. Ялангуяа манай Улаанбаатар шиг юм survival skillтэй хотод бол бас талархахгүй бол хэцүү шүү дээ. 11-т намсан бол биелэл гэж байна. Ер нь хүнд ингээд заа гэж хэлэхээс өмнө маш сайн бодчихвээ. Зүгээр бодохгүйгээр заа гэж хэлээ тэр нь танд дарамт болдог шүү. Даахгүй амлалт бол итгэлийг ивдэг гэдэг үг өгдөг шүү дээ. Тэгэхээр маргааш би чамд тусланаа гэж хэлсэн бол маргааш нь үнэхээр л очих хэрэгтэй. Үнэхээр боломжгүй л яг над ийм ажил гарлаа гэдээ өөрчилж хэлэх хэрэгтэй. Гинт нэг минутын өмнө хэлдэг зам байж болохгүй шүү дээ. Нилээн тоон дараагийн өөрийнхөө арга хэмжээг авах зайтай цаг хугацаатай хэлэх хэрэгтэй. Тэгэхээр гол зүйл нь юу гэхээр заа гэж хэлэхээс өмнө сайн бодох хэрэгтэй. Нэг л үгүйгээ хэлчих те. Үгүй гэж сурахыг би өмнө ярьжсэн. Тэгэхээр бүтэн юм контент хийцэн байгаа. Миний сургууль орох юм бол байгаа. Тэгэхээр заа гэж хэлсэн бол одоо амлалтандаа хүрж ил байгаарэ гэсэн санааг илэрхийлж байгаа. За 12-т нь хүн чамд нууцаа хэлсэн бол хадгалаа гэж байна. Энэ ч хэцүү дээ тий. Ер нь хэцүү.
Ер нь ингээд хүний нууц задлага бол ганц харилцаа бас одоо бас таны одоо нэр хүнд чи их халтай байдаг шүү. Яаж иж байгаа л их сурвалж нь олдсон шүү дээ. Хаан задарсан ойлгомжтой. Аливаа нэг хүн танд итгээд хувийн зүйлээ ярьсан бол те би ингэнэ гэсэн бол тэрийг одоо цаг хугацаа улиран өнгөрснөөс үл хамааран бусдад дамжуулах нь жоохон буруу байгаамаа. Одоо аль дээр болоод өнгөрсөн чинь хуучирсан мэдээлгээд ярьчихсан бас таагүй онцгүй гэсэн. Байгууллага дээр аливаа нэг хүн одоо хувийн одоо чөлөө мөлөө ч юм авах гэд юу гэдэг те бүх нийт дийлэх албагүй шүү дээ. Зүгээр зөвхөн удирдлагатай ч юм би нэг ийм асуудалтай болчихлоо ингэж хөлөө авчих гэсэн. Тэрийг нь ажлаар нь бас нэг зарлаад байж болохгүй шүү дээ. Өө тэр тэгэл явчихсан шүү гэж мэддэг ч юм уу нэ. Ийм хүчил Монголд маш их байдаг. Тийм учраас тухайн хувийн шалтгаантай гэдэг нь хэлээл заавал нийт зарлахгүй байх ч юм уу те. Энэ мэтчлэн хүний нууцуудыг бас итгэл дааж хадгалаарай л гэсэн үг юм. Өөр дээр чинь ирээд нууц зогсдог байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэ? Бус цаашаа задрахгүй. За 13 бол хин нэгэн одоо уцаа үзүүлээ танд одоо энийг хараа гэж зураг үзүүлж чи тэгтэн цааш нь гэж скролдож гүйлгэж өөр зургууд галерейг нь үзэхөр үнэхээр болчонгүй зүйлээ. Самсуугаар хувийн зураг нь орох эрсдэлтэй байхгүй. Тэр хүн хүний гар утас бол хувийн орон зайтай хамаарна те. Тэгэхээр тэр хувийн орон зайтай хүн ямар ч зураг хадгалсан байж болно. Тэгэхээр самсуу гүйлгээд сонь зургийг нь олж хараад гэж шоож молж болохгүй нахаа шүү дээ. Тухайн энэ зургийг хартаа гэдээ утсан дээрээ зураг үзвэл тэр зургийг л харж байгаарэ. Ерөөсөө бити скрол монголчууд айгүй дураараа нэг тийм өөр юмсэг байх гад ишиг гүйлгэж байгаа янз бүрийн зургийг харчдаг байхгүй самсуугаар. Тэгээд нөгөө үнжиггүй байдалд ороод алин жалин сонь ингээд awkward moment үүсдэг. Хэрвээ дараагийнхын зургийг үзүүлчих бол тухайн гар утасны эзэн үзүүлж байгаа нь за өөрөө ингэж скролдож үзүүлэх хэрэгтэй байхгүй. Энэ бол зан чанар зүгээр шүү. Нин ялангуяа монголчууд бол ингээд айгүй дураараа хүмүүсийн үтчиэддэг юм бас байж болохгүй гэж. За 14 цаг тавсан бол хоцрохгүй байхыг хичээ гэж. Энэ бол маш ойлгомжтой. Бидэнд бол одоо Улаанбаатарт бол төгжил гэж нэг гайхамшигтай аюул байна. Тэгээд яаж цаг тавсан наашаа урагшаа хойш нь 10-20 минутын зайтай алдчихад байдаг. Тийм учраас 14 цагаас уулж ягсан бол тэрнээс нэг 10-20 минутын өмнө л одоо очихоос өөр сонголтгүй болчиход байна л да цагаа барих гэвэл. Гэхдээ төрүүлж очисон хохирдог гэдэг үг л маш их гарцсан байгаа. Үүний оронд бол төгжрөл алхаагаал тооцоос өөр аргагүй байна. Маш их сайн Google Map дээр төгжрлээ хараад тэдэс тэдэм минут явах юм байна гэд. Тэгэхгүй бол Улаанбаатар одоо чэйжэр цаг хэлэх ямар ч боломжгүй болцсон байгаа. Ер нь бол тухайн цагаа тоосон ба тэрнээсээ 5-10 минутын өмнө очдог зуршилтай болчвол их амартай айвгүй байдалд очихгүй. Гинт яаран сандран хөлс басаа гойж очижсны оронд тайван аль хэдийн ирсэн ингээ тухтай гэсдэг санаа тайван болцсон бэлтгэлтэй орвол ингээ чинь шаал ондоохгүй. Тэгэхээр энийг бас бодолцоорой. За 15 сүүлих. Тэгэхээр хүмүүсийн эмзэг сэдвийн өмнө одоо саа гэх хэрэггүй гэж байгаа сайрхах өнгөрөх хэрэггүй. Ер нь бусдын боломжгүй зүйл дээр давуу талаараа гайгуулах нь одоо аль талаа эвгүй байдалд оролдог. Тийм хүмүүс маш их байдаг. Одоо жишээ нь сошиалор бол тийм скриншот, комментүүд маш их байдаг. Өө тэр ингээ тийм хүн байна, тэр эцэг ихгүй хүн байна, тэр ингэсэн тэр тийм байдгүй хүн байна тэр гэдэг. Энэ ялангуяа өсвөр насны хүмүүс дээр маш их байдаг шүү. Энийг одоо аав ээж нь анхааруулдаг юм багтаа. Энэ бол маш цохимжгүй муухай зан чанараа. Тухайн хүнд байхгүй юмар нь дайландуулж өнгөрөх гэдэг үл тээ. Санхүүгийн асуудалтай өмнө одоо эд хөрөнгөө гайхуулах эсвэл одоо үр хөвгтөх өмнө хүүхдэд багтах ч юм уу гэдэг тухайн мэдрэмжтэй байх хэрэгтэй байгаа байхгүй. Өөр ямар ч кейсүүд ээж болно. Зүгээр энгийн хэрэглээний хуучин загвартай хүний хажууд шинэ авсан гар утасныхаа загварыг гайхуулах ч юм уу те. Энэ бол хамгийн нийтлэг гэдэг. Энэ бол одоо таны төлөвшөөгүйг илэрхийлнэ шүү. Иймэрхүү байгаа. Тэгэхээр эдгээр ярьсан 15 энгийн мэт жижиг боловч одоо дөрвөнхийн хаашаа те ийм зарчмуудтай таа хүн бас мэдэж авсан, зарим нь угаасаа мэддэг байгаа. Гэхдээ түрхэн зур мартсан байж магадгүй тэрийг сануулах гэж энийг ярьлаа. Дээр нь эдгээр зүйлс бол хүн хоорондын харилцаанд маш том ялгаа гаргадаг. Таны төлөвшлийг шууд харуулдаг гэсэн. Энэ ярьсан зүйлтэй зарим хүмүүс одоо санал нийлэхгүй л дөө янзаар хараагаад комментэр орж иж болно л доо. Гэхдээ та бас одоо төлөвшөөг байгааг л илэрхийлж байгаа. Ялангуяа энэ контент хийж байгаад чи юм уу юу юм тийм гэдээ орж ирдэг хүмүүс зөндөө л идэг. Тэгэхээр та өөрөө өөрийгөө эвгүй байдалд оруулж байгаа шүү. Яг л таны одоо сошиал дээр ш миний сошиал дээр оруулж очиж би тэр чи скриншот хийж магадгүй энэ хүн ингэж байна гэдэргээд тавьж болохгүй. Тэгэхээр бас үг хэл амдаа бас анхааруул зүгээр хэл та. Тэгэхээр сая ярьсан 15 дадал зуршилч юм уу энэ харилцааны дүрмүүдийг бол та өөрийнхөө амьдрал хэрэгжүүлснээр тийм зөрчил үл ойлголцол байдал эрс багасна. Нэгтээр нь хүмүүс таныг илүү хүндэлдэг болно тантай харилцаанд бол тий. Тэгээд бусдад харилцаад илүү зөөлөн уян хатан болно. Яагаад энийг биелж нэхэд би ч бас энэ агрессив харилцдаг юм байхгүй. Ер нь хүүхэд байхын тийм байсан. Тэгээд энэс болж асуудал дагуулдаг учраас би нэр яагаад юм байгаа юм бол гэж өөртөө дүнэлт хийгээд бас зарим зүйл дээр нэрээ ингэх ёстой юм чи өөртөө анализ хийгээд харилцаандаа бас арай гайгүй болж одоо жоохон зөөлөн болох гэж үзчихсэн.
Тийм учраас та бүхэнд ярьж байна. Аливаа зүйлийг өөрөө туулаагүй зүйлийг ярихнаас утгагүй учраас над тохиолжсэн зүйлс одоо ийм байдаг учраас дээрх 15 иймэрхүү хандлага харилцааны зарчмыг та бүхэнд танилцууллаа. Ер нь бол ихэнх хүмүүс өөрөө анзааралгүйгээр энийг зөрчдөг. Би ч гэсэн сансруу энэ дээр ирснээс эсрэг зүйл гаргасан байдаг өөрөө. Тийм учраас энийг жоохон мэдрэмжтэй бол орчноо мэдрээд анзаарах тавхтал бүх юм болчихж байгаа. Энэ хүртэл энэ видеог үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн удаа бас нэг сонирхолтой сэдвээр орноо. Удахгүй болцгоо.